За сайн байцгаана уу Монголын оюутны академийн ахлах багш дасгалжуулагч Баасан дөрж байна. За энэхүү тэтгэлэг төлбөр шүүгчээр ажиллах болсон гол зорилго бол хүүхдүүд юу хүсэж мөрөөдөө сонирхож ямар мэргэжлийг төлөхөө сонгож байгааг мэдхийн тулд шүүгчээр ажиллалаа. За 1000 гаруй эсээг уншиж танилцахад бол хүүхдүүдийн эсээ бичих чадвар маш өндөр болсон байна. За мөн одоо амьдарч буй бүс нутаг газ хамаарч одоо тухайн орчинд тулгамдж буй асуудал тулгуурлан хүүхдүүд мэргэжлээ бас сонгосон байна. Тухайлбал одоо ихэнх нь IT байна. За сэтгэл зүйч, эмч, байгаль орчин гэсэн мэргэжлийг төлөхөө сонгосон байна. За энэ дундаас 50 хүүхдийн бол эсээ шалгарсан. Тэр 50 хүүхдүүд бол бичлэгээ илгээсэн байгаа. Тэр бичлэгийг үзэж байхад бол маш бүтээлчээр хандсан. Хүүхдүүд зохиолоо бичиж тухайн дүрдээ өөрөө тоглож, өөрийгөө танилцуулсан байгаанаас сонирхол татлаа. За ингээд нийт одоо оролцсон 1000 гаруй хүүхдүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье, сурлагын өндөр амжилт хүсье. Мөн одоо энэ гайхалтай боломжийг олгож байгаа Ice Mark-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье. За энэхүү хөтөлбөрөөс шалгарсан шилдэг 2 оролцогч маань за гадаадад аялаж үйлдвэртэй танилцахаас гадна TESO группийн менторшип хөтөлбөрт хамрагдаж за энэхүү байгууллагатай дадлаг хийж цаашлаад ажиллах хүртэл болцоотой болж эхэлж байна. За мөн одоо энэ дараагийн жил өргөн цар хүрээг хамарч материалаа илгээх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.